Мэцано нам миний би жамлоо тоогтой Кавсар би Баянуулгийн аймгийн бас намаа сургуулийн 10 дугаар ангийн сурагч. За би 2025 оны нийтийн хуралдаад оролцож ирсэн байгаа. Тэгээд энэ жил бол Youth Power ингээд анх удаа зохион байгуулж байгаа. Тэгээд сэтгэгдэл бол маш өндөр байна. Тэгээд шинэ хүүхдүүдтэй ингээд танилцаж бас маш их зүйл сурсан болохоор ингээд амар гой сэтгэлт байна. За сайн байцгаана уу. Тэтмэг өгтэй ай мөлтөр байна. Япон улсын 1-р дамжааны оюутан байна. За тэгээд энэ жил болохоор би 2 дахь удаага Youth Power-а зохион байгуулсан. Өмнөх жил яг энэ байрандаа сууж байгаа бас ингээ панел хэлцүүлгээ бас өгсөн. Санаж байгаа бол тэгээд энэ жил юугаар онцлогтой би гэхээр өмнө жил бид нар ингээ бас зохион байгуулсан юм чинь өмнөх жилийн алдаанаасаа суралцаад энэ жил маш одоо эмх цэгцтэй дэг журамтай явууллаа гэж бодож гин. Тэгээд тийм ээ. Сайн байцгаана уу. Намайг Пифлатын Аманда гэдэг. Одоо Солонгос улсад IT чиглэлээр суралцж байгаа. 2024 онд Баянуулгийн аймгаа төлөөлөөд тийм хуралдаа чуулганд оролцож ирсэн. 2025 онд бол Youth Power-а анх дахь удаага аймагтаа зохион байгуулж, одоо 2026 онд 2 дахь удаага зохион байгуулж байна. 2 дахь удаага болохоор илүү үр дүнтэй, илүү сайхан зохион байгуулсандаа маш сэтгэл өндөр байна. За сайн байцгаана уу. Намайг Хасаа гэдэг. Тэгээ хуралдаа 2025 оролцогч. Тэгээ Youth Power 2025 оролцогч. Youth Power 2026-гийн зохион байгуулагчаар ороод ирсэн байгаа. За өмнө жил гэхэд Youth Power-т оролцож байхдаа би Аманда мүүлдрэгчийгээ ингээ хараад би ч гэсэн ингээ тийм хурлаа дараасаа би ч гэсэн дараа жил Youth Power-ыг зохион байгуулсаа гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж исэн. Тэгээ энэ жил ингээ 2026 онд миний ингээ хүсэл биелж өнөөдөр ингээ тийм хурлаад амжилттай оролцож ирж Youth Power-ыг амжилттай зохион байгуулсан байгаа. Тэгээд Youth Power-ын товш биднийг чиглүүлж ажилласан хоёрэгчтэй баярлалаа. За сайн байцгаана уу. Намайг Нандасавт гэдэг. Би Баянуулгийн аймгийн ерөнхий боловсролын 2 дахь сургуулийн 12 дахь ангийн суралцагч. За энэ жил 2025 оны тэн хуралдаа хөтөлбөрийн оролцогч. За 2025 оны Youth Power хөтөлбөрийн оролцогч байгаа. За энэ жил болохоор 2026 оныхоо хамгийн 1-р сарда Youth Power-ийнхаа ингээд хөтөлбөрийн зохион байгуулагчаар ингээд ажиллаад үйл ажиллагаа ингээд дуусгасандаа ингээд туйлын их баяртайнаа. За юуны түрүүнд Youth Power гэд хөтөлбөрийг зохион байгуулахын тулд нийт 90 хүүхдийн оролцоотой, дээрээс нь зохион байгуулалтын алба, сайн дурынхан алба гэд маш олон ингээд албууд ингээд ажиллаж байгаа. Хамгийн гол нь Youth Power-ыг зохион байгуулахад төсөө мөнгө гэдэг зүйл айгүй ингээд шаардлагатай болж исэн. Тэгээд хамгийн түрүүнд би тэгэд төсөө мөнгөө ингээд олоход хамгийн ингээд хүндрэлтэй байсан гэх юм уу да. Анх энэ хөтөлбөрийн төсвийн ингээд задаргаа гаргаад тэр мөнгөнд дүнг ингээд харахад бол миний хувьд бол яг толгойн ингээд багтаж ядчихсан бүр ийм их одоо санхүү мөнгийг одоо бид нар хаанасаа олох юм бэ л гэж анх бодчихсон. Гэхдээ манай Баянуулгийн аймгийн хүүхдийн оролцоо, хүүхдийн хувь хөгжил, тэ хүүхдийн одоо өөрсдөө ингээд зохион байгуулж байгаа нийгэмдээ оруулж байгаа хувь нэмрийг одоо ингээд хүмүүс одоо дэмжиж бас маш олон ингээ байгууллагууд өөрсдийнхөө санхүү боломж болохгүй байсан ч гэсэн өөрсдийнхөө хувьяасаа болно. Яг өөрсдийнхөө боломжоороо ингээд санхүү мөнгө ингээ гаргаж өгсөн. За энд бид нар бол үнэхээр их баяртай байгаа. За Youth Power хөтөлбөрийн дараачийн зохион байгуулах зүйл гэвэл 1-р цаг хугацааны асуудал. Бид нар Youth Power-а яг энэ өдөр зохион байгуулнаа гэж яг хэлхээсээ илүүтэйгээр урьдчилж бараг 3 сарын өмнө бид нар бараг энэ хөтөлбөрөө урьдчилж бараг ингэж зохион байгуулж исэн. За тэгээд энэ жил миний хувьд бол яг анх удаага ингэж Youth Power ингэ хөтөлбөрийг зохион байгуулж байгаа. Тэгээд өнгөрсөн жил бол яг Youth Power-ын хөтөлбөрийн ингэж зохион байгуулагч Аманда Аймөлдрэгч хоёроос ингэж туршлага судлаад илүү олон зүйлийг мэдэж авсан байгаа. За миний хувьд толгорсон бэрхшээл гэх юм бол мэдээж төсвийн хувьд бас бэрхшээлтэй байсан. Гэхдээ миний хувьд яг би махбуудын хувьд буюу одоо сэтгэл зүйн хувьд Youth Power-ыг зохион байгуулахдаа одоо миний
манай баг буюу одоо бусад зохион байгуулагчтайгаа яг тэр зохион байгуулагчдынхан өөрсдийнх ингээ ааш болгоно ингээ тааруулаад тий бүх юмыг цаашдаа ингээд яг зөв төгстэй ингээд бүх юм хүний эвийг олоод ажиллах хэцүү байсан. Тэгээд youth power-ийн турш гэх юм бол би яг ерөн бол аливаа нэг хүнээс ямар нэгэн юм хүсэж байгаа бол тэр хүнтэйгээ ээлдэг маш альбан ёсоор харьцах хэрэгтэй гэдгийг сурч авлаа. Тэгээд мэдээж гэхдээ энэ бол миний бодлоор ингээд бидний одоо энэ үзэл бодол ингээд зүрж ингээд хаяа тэгж байгаа нь миний хувьд бол энгийн одоо ямар нэгэн ерөн байх ёстой зүйл гэж боддог. Мэдээж энд ингээ манлайлагч хүүхдүүд цугласан болохоор тэдний өөрсдийн гэсэн үзэл бодолтой тэр үзэл бодлоо ингээд нээлттэй ингээ яриад ирж тэр үзэл бодлоо дарахгүйгээр бусдаа ингээд үзэл бодлоо бас ингээд ярьж хилцэж чадчихин гэдэг бол өөрөө маш том чадвар. Тэгэхээр мэдээж манай зохион байгуулагч багийнхан өөрсдөө мундаг хүүхдүүдээс бүрдсэн болохоор ямар нэгэн одоо тийм асуудал гарах нь энгийн зүйл гэж бодож байгаа. За миний хувьд болохоор энэ үйл ажиллагааны хамгийн бэрхшээлтэй хэсэг нь Аймалтар бит хоёр гадаадд сурж байсан. Тэгээд манай өөр багийн гишүүд бол Баян Үлгийн аймагта байсан. Тэгээд бид нар бол 4 жил болохоор бид нар өдөр орой бүр ингээд өөртөө уулзаад биеийнхээ царайг хараад тэгж байгаад одоо энэ хөтөлбөрөө хэд амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил болохоор бид нар одоо уулзах ямар ч боломж байсангүй. Бид нар одоо Аймалтар бит хоёр бол одоо 7 хоногийн өмнө ирээд тэгээд манай үлдсэн зохион байгуулагч нартай тусалсан байгаа. Тэрнээс өмнө манай зохион байгуулагч нар өөртөө төсвөө өөртөө олоод тэгээд хөтөлбөр энтер бүх юм өөртөө хийгээд бид нар зүгээр л чиглүүлэл өгч байсан. За миний хувьд тулгарсан бэрхшээл гэвэл бидний хувьд тулгарсан бэрхшээл бол байхгүй. Манай баг угаасаа төгсөрсөн баг. Тийм учраас тийм бэрхшээл гэж байхгүй. Гэхдээ жижигхэн асуудал бол гарсан. Саяны Амандагийн хэсэлнчлэн ингээ бид хоёр ингээ гадаад усад сурдаг болохоор яг бага бүрдүүлэхэд их асуудалтай байсан болов. Ингээ бид өмнөчлийн ингээ бичлэг зургуудаа ухаа гарч байгаа. Тэгээ youth power-аас санаад тэгээ энэ жил бас өөртөө ингээ өвлийн амралтандаараа тааруулаад ингээ зохион байгуулад явъя гэж бодоод тэгээ бид нар анх ингээ хилцээд өмнөчлийн зохион байгуулагчид тэгээ яг тийм хуралдаа хүлээж байгаа. Тийм хуралдаа дээр Баян Үлгийн аймгаас ямар орцогчд оролцох юм болоо гэж бодоод тэр хэдийг хүлээжсэн чинь манай 3 мундаг жижигхэн охин гараад ирсэн. Тэгээ тэр 3 охинтой ингээ нэг баг болоо хамтраад тэгээ бид хоёр бол хол зайнаас ажиллаад манай ингээ 3 бол аймгийн төвтөө яг байгууллагуудаа яваад одоо төсвийн задраагаа гаргаад одоо жишээлбэл төлөвлөгөөгөө ингээ бүр нарийн детальчлан гаргасан. Тэрний ингээ их бахархмаар зүйл. Тэгээд дахиад илүү нэг асуудал болсон болов уу гэж бодсон. Яг өчигдрийн явдал байсан. Өчигдөр болохоор ингээ бид нар яг өнөөдөр ингээ амжилттай зохион байгуулж өндөрлүүлсэн ч гэсэн ингээ өчигдөр яг энэ цагт бидний ямар ч юм бэлэн байгаагүй. Яг тэрийг бол тодорхойлоод өгдөл ингээ мерч ингээ наад цааны мерч нь хотоосоо ирээгөө. Тэгээ мерч яг тухайн өнөөдөр хүлээж авлаа. Тэгээ өглөө ирэхэд манай хурлын залт бүр хаалтай нээлэн гэсэн ингээд цаган дээрээ байгаагүй. Тэгээ бүгдийн яг өглөө ирээ зогсуулаад тэгээ шүн дунд одоо найраа хугацлан бүгдийг бэлдээд тэгээ явсан. Тэгээ энэ бол ямарваа нэгэн бэрхшээл биш, жижиг тулгарсан асуудал тийм ээ. За миний хувьд тулгуурсан асуудал гэхээр би ингээд зохион байгуулагчлаараа ингээд харьцуулах бага настай тэгээд би өөрөө амар дотгошоо хүүхэд байсан болохоор ингээд хүмүүстэй ингээд ярьж чаддаг байсан. Тэгээд тийм хуралдай дээр очиод бас ингээд хүүхдүүд ингэж хийдэг юм байна ингээд бас туршлага судлаа. Тэгээд энэ эгч нартайгаа хамтраад ингээд юм хийж ингээд тэр бэрхшээлээ бараг даван туусан юм да. За ирээдүйн дүү нартай бол ингээд юмнуудаа ингээд цаг тухайд нь ингээд төлөвлөх ер нь их том зүйл байгаа. Тэгээд бас ер нь аливаа зүйлэнд тэгээд оролцох гэж ингээд сэтгэлээ амар нээх хэрэгтэй. Тэгээд аливаа зүйл нь идэвхтэйгээр ингээд бусдын дээр ингээд юмнуудыг ингээд тэр хийчин угаасаа тэр хийчин ингээд ингээд юуж байхгүй. Би ч гэсэн ингээд оролцож байгаа болохоор би ч гэсэн сэтгэлээрээ хандах хэрэгтэй гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. За би дараагийн жилийн одоо Youth Power одоо 2027 оны зохион байгуулагчнуудаа хандаж хэлэхэд хамгийн түрүүнд одоо багаараа ажиллаж байгаа юм чинь би биш
бид гэсэн урайн дээр ажиллах ёстой. Яагаад гэвэл саяны манай хасаа нэг сэтгэлийн үгийг хэлсэнчлэн одоо нэг багийн гишүүд бүртээ яг ингээ зан аршингаа тааруулаад ингээ сэтгэл хөдлөлөөрөө харьцах нь маш чухал. Тэгээд дөөр гэж марчлаа. Яна. Тийм. Угаасаа тэгээд дараа жил бас зохион байгуулахад бид бас тусланаа. Тэгээд зүгээрээ төсөө бас босгоноо, бүгдийг бүтээнэ. За дараагийн жилийн Youth Power 2027 оны зохион байгуулагч нарт хандаж хэлэх үг бол та нар чадна шүү. Зүгээр л энэ бид нар угаасаа туслах болохоор. За дараа жилийн Youth Power зохион байгуулагчдад хандаж хэлэхэд ерөн бол бити 50 байгаарай. Би гэдэггүй амар 50 явж байгаа л сүүлийн 1-7 хоног баг нэргүй явсан гэх юм уу да. Тэгээ бити 50 байгаарай. Ерөн ингээд төлсөн юмнуудаа бүгдийн цагтаа хийгээрэй. Тэгээ бас мэдээж багийн уур амьсгал гэж маш чухал. Тэгээд багтаа одоо манай энэ жилийн баг гэх юм бол одоо ингээд бодоод исэн чинь баг бүгд ингээ өөр насны хүүхдүүд исэн. Тэгээд яг ингээ бараг чацуу насны хүүхдүүд байхгүйсэн. Тэгэхээр томчууд нь багуудыгаа бас хайрлаад, багууд нь томчуудыгаа хүндлээд тэгээд яваарай гэж хэлмээр байна. За дараа жилийн Youth Power 2027 оны Youth Power-ы дараа жил ингээ зохион байгуулах гэж байгаа. Тэ зохион байгуулах байгаа хүүхдүүдэд хэлэхэд юуны түрүүнд альваг сайн төлөвлөөд аливаа зүйлээ сайн төлөвлөж чадах юм бол төлөвлөгөөний дагуу ч болж чаддаг шүү. Хэрвээ тэр төлөвлөгөө чинь бүтэхгүй бол үргэлж өөрийнхөө би төлөвлөгөөтэй байгаарай гэж хэлмээр байна. За тэгээ бидний хувьд хамгийн түрүүнд хэдийнч бид нар ингээд баг бол ажиллаж байгаа ч гэсэн нэг зүйлийн төлөө ингээд ажиллаж байгаа ч гэсэн нэг нэгэндээ хайртай байгаарай. Үргэлж чи чадан шүү. Чи хизээ нэг өдөр энэ хөтөлбөрийг зохион байгуулад чи хизээ нэгэн өдөр энэ хүүхдүүдийн өмнө илтгэлээ тавиад энэ хөтөлбөрийг амжилттай зохион байгуулна шүү гэж үргэлж урмын үг хэлж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ жилийн бидний хувьд бол айгүй ингээд санаа зовсон байдалтай хүмүүс айгүйх байсан. Бүр орой ингээд шүн болж байгаад ингээд ана миний нойр хүрхгүй байна. Тэгээд одоо яах вэ? Одоо маргааш бид нар дараачихан байгууллагаараа явж энэ хүнээс ингээд санхүүжлэх үү гээл ингээд айгүй бүх зүйл ингээд сэтгэлээрээ ханддаг. Тэгээд хэрүү тухайн зүйл ингээд бүтэхгүй ч байж болно. Тийм учраас үргэлж багийнхандаа хин нэгэнд үргэлж урмын үг харилж байгаарай гэж хэлмээр байна. Хайрлын хамгааллын үлдээ.